жилийн өмнө 2 3 жилийн өмнө юм уу Солонгост би ерөнхийдөө ASMR бичлэг та нар заавч л гаргаараа хийдэг хвчлэн нөгөө шөнийн цагаар л ерөн Солонгост аяа хөлөдлөн ихтэй газар штэ. Тэг ерөн шөнийн 2 3 цагийн үед л ерөн хөлөдлөн багсч чимээгүй болдог гэсэн байхгүй юу. Тэгээ би тэр үед нөгөө нэг та нартаа зориулж өдрөө алган барагшгүй бичлэг тавьдаг байсан штэ. Тэр минь устгацсан л болгоос мэддэг нэг нь мэдчихэж байгаа. Тэгээ би нэг үед тэр шөнийн яг 3 болж байсан маа 2:40 50 яг ер нь л 3:40 байсан. Тэгэл нэг бичлэг ингээл яг inaudible ASMR хийгээл шимнэг шиг болсон байхгүй юу. Тэгэл би нотом угаасаа нөгөө Солонгосын байрууд чинь нөгөө нэг миний байрч угаасаа жижиг оюутны тийм байр юм байсан юм чинь хажуудлын угаасаа ер нь хүмүүсийн амар сонсогддог л тоо. Гэтэ зүгээр тэр хажуугийн хүмүүний хальтах ургарсан чимээ ч юм уу одоо зүудэлсэн чимээ нөгөө микрофон маань татаж аваад бичсэн байж магадгүй яа гэвэл миний микрофон амар сайн чанартай учраас гэхдээ тэр бараг тийм гэхээсээ л би дараа нь дахиж сонссон чинь нэг тийм жоохон эмхтэй хүний заяа эрэгтэй хүний биш ёо амар эмхтэй хүний тийм за зөвхөжл вэ ёо за би дураж хэлж чадахгүй байна за ямар ч тест нэг тийм нэг баг 1 секунд л үргэлжилсэн баг гэхдээ 1 секунд гэдэг чинь бас их хугацаа шүү тэрэнд нэг 2 3 мэдээж хэрэг нэг юм аваа шиг юм сонсгдсон тэгэл би амар айгаагүй тэгтээ одоо жоохон юу санагдсан тэгэл ер нь ингээл бичлэг хийж байгаа юм ачаач юм дунд руу орж ирэл тэгэл дараа нь бичлэгээ заасна гэхээс жоохон юу үргээд тэгээ болцсон байхгүй юу тэгэл ягаа тэгэл оргицсан л доо тэгээ ерөнхийдөө бол Япон тэгэл Солонгос мэдийн далаагаар хүрээлэгдсэн газруудыг амар их сүнстэй гэж ярьд юм бэл ялангуяа Японыг Солонгосыг бол мэдгүй манай гэр бол сүнсгүй байсан. Тэгээд тэгтээ яг тэ сүнс бол сүнс шүү дээ бид нар ер нь тэрнээс нэг яагаад шаардлага байхгүй баг. Тэгээ зарим тохиолдолд нөгөө амар их ядарсан үед хийм хардаг гэж үздэг. Тэр бол угаасаа нөгөө галлюцинац гэдэг тэгдэг нөгөө тархины одоо хэвийн ажиллагаа алдагдаад ялангуяа айгүйх хоолунд идээгүү өлсөж яац үед юм ч юм уу янз бүрийн хүчтэй юм хэрэглэх юм бол нөгөө хийм хардаг. Тэр бол сүнс биш зүгээр л хийм харж байгаа зүгээр нүдэнд нь тэгж харагдаж байгаа юм шиг. Одоо анагаахын хэллэгээр тэр бол сүнс мөс бол биш. Тэгэхээр зэрэг ер нь бол та нар амар эрүүл мэндээ сайн бодох хэрэгтэй шүү. Эрүүл мэндээ оо яана уншижсэн юм аашнаал болгоч юу. За тэгээд ер нь бол ингээл аим шимжлэг мэдлүүд яагаад ингэж хүмүүс их үддэг вэ гэхээр ерөнхийдөө бол хүмүүсийн нөгөө айдсаар нүдэрдэх нь илүү одоо ач холбогдол илүү айдсаар нүдэрдэх нь илүү амархан байдаг хүн ер нь айдсаараа удирдуулахтаа илүү амархан байдаг учраас янз бүрийн хүмүүс хэрэж идэх гол тийм ингээл жоохон багт хэрвэж одоо энэ Facebook Messenger-ийг 100 руу 10 нь илгээхгүй бол чиний дотны хүн чинь тийм ингээл тийм ачаач юм айгүй явуулдаг байсан. Тэгэхээр мэдээж хэрэг энэ бол нүуний айдсаар нь удирдах зүйл учраас бид бүгдээ бас ер нь ямар нэг юмд одоо шинжлэх ухаанд хандах хэрэгтэй. Бид нар нөгөө сүнсэн даруулна маруулна гэж ярьдаг шүү дээ. Тэр ч гэсэн ялгаагүй одоо sleep paralysis гэж ярьдаг. Энэ бас шинжлэх ухааны ойлголт энэ бол ямар нэгэн тийм талдын хүч мөч бол байхгүй. За дараагийн төргийн хэллэгийг хэлье. За ингэнэ. Нарийн суран наазаа ингэж байна. Нарийн таажгийн томруулах юм. Ёо энэ дээр хүүхдэггүй гэд. Нарийн суран гөлөргөлж өрөөлөн. Мөрийг олиортуулгаас биш бүдүүн суран гөлж өрөөлөн. Мөрийг олиортуулдгүй юм гинөө. Мөр гэж юу юм бэ? Морийг хэлж байгаа мó. Олиортуулна гэж юу гэж байгаа юм. Нарийн сураар морийг олиортуулна гэхээр нөгөө аманд нийгээд идэг юм хэлээд байгаа юм болоо. За. Нарийн суран гөлөргөлж өрөөлөн морийг олиортуулгаас биш бүдүүн суран гөлөргөлж өрөөлөн морийг олиортуулдгүй юм. Инста хэцүүлэг байна. Би яг удаа сонсож байна. Нарийн суран гөлөргөлж өрөөлөн морийг олиортуулгаас биш бүдүүн суран гөлөргөлж өрөөлөн морийг олиортуулдаг юм. Нарийн суран гөлөргөлж өрөөлөн морийг олиортуулгаас биш бүдүүн
харьцан